Samsung компани анхны VR төхөөрөмжөд танилцууллаа. Galaxy XR Apple Vision Pro-с бараг 2 дахин хямдар 18 жилийн дараачаар ухаалаг гар утас үйлдвэрлэгчид бүгдээрээ дараагийн төвчний ухаалаг төхөөрөмжийн зах зээл рүүгээ анхаарал хандуулдаг. Land Cruiser FJ буюу Baby Land Cruiser танилцуулагдсан. Land Cruiser-ийн жижиг хувилбар. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн подкастыг мэдээж надад Амка хөтлөө явуулах болно. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр 2-7 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Сүүлийн подкастаас хойш энэ хугацаанд ялангуяа энэ 7 хоногт технологийн салбарт маш онцгой хэд хэдэн үйл явдлууд болж өнгөрлөө. Эдгээр үйл явдлууд магадгүй дараагийн технологийн салбарын 2-3 жилийн өнгийг тодорхойлох үстэй юм чухал үйл явдлууд болсон ба. За хамгийн ихнийх нь Samsung компани анхны VR төхөөрөмжөд танилцууллаа тий. Galaxy XR. Galaxy XR. Apple Vision Pro-гийн яг өрсөлдөгч нь. За энэний дараагийн битүүрийн ярилцах сэдэв бол OpenAI компани удаан хугацаанд хүлээгдэж байсан анхны хэмэл оюун суурилсан веб хөтөч буюу браузераар танилцуулсан байгаа Atlas гэдэг нэртэй. Үүний дараачаар AWS-тэй холбоотой нэгэн асуудал гарсан байгаа. За энэ асуудал яг ямар учиртай болоод өнгөрсөн? Яагаад дэлхийд даяар их аппликейшнууд нэгэн зэрэг гацах, саатах асуудал гарсан бэ гэдэг талаар ярилцсан. За хамгийн сүүлд Tokyo Mobility Show 2025 болж өнгөрлөө тий. Болох ч байгаа. Болох ч байгаа юм тий. За Land Cruiser FJ-ийн талаар төгсгөл хэсэгт ярилцууллаа. Тэгэхээр Galaxy XR-аар эхлэе. Тэгэхээр Galaxy XR гэдэг төсөл бүтээгдэхүүн бол за өмнө нь бит хоёр өмнөх дугаарууд дээр ярьж байсан Project Moon төслийн дор явагдаж байсан хамгийн анхны бүтээгдэхүүн албан ёсоор зах зээл дээр борлуулагдаж эхэллээ тий. Galaxy XR хэдэн төгрөгөөр ямар үзүүлэлтүүдтэйгээр зах зээл дээр гарч $1799 буюу $1800 Apple Vision Pro-с бараг 2 дахин хямд үнийн дүнтэйгээр борлуулагдаж эхэлж байгаа. Тэгээд үзүүлэлтүүдийн хувьд бол Snapdragon XR2 Plus Gen 2 гэдэг чиптэй. Батарейны хувьд бол 2 цаг гарan 2 цагаас 2 цаг 30 гэсэн байх тийм. Ерөнхий үйлдэлүүдийг хийгээд ерөнхий байдлаар ашиглахад бол 2 цаг гэсэн байлээ. Тэгээд тасралтгүй видео бичлэг үзэл 2.5 гэсэн байлээ тийм. За тэгээд үйлдэл систем нь хамгийн гол онцлог нь байгаа тийм. Тэгээ Galaxy-гийн хувьд Galaxy XR-ыг Samsung компани танилцуулахдаа өмнөх гол бүтээгдэхүүн танилцуулдаг арга хэмжээнүүдээс нэг онцгой зүйл байсан нь их даруухан арга хэмжээ болж өнгөрсөн. За арга хэмжээний бичлэгийг та бүхэн анзаарах юм бол нэлээдгүй жижигхэн заалан дотор за тэнд цугласан хүмүүс ч гэсэн харьцангуй цөөхөн за мөн Samsung-гийн гүйцэтгэх захирал хүртэл өөрөө бас танилцуулах арга хэмжээнд оролцоогүй гэх мэтчлэн ийм даруухан арга хэмжээ болж өнгөрлөө. Гэхдээ үйлдэл систем бол хамгийн онцгой байгаа. Үйлдэл системийг өнгөрсөн жил Google Android XR-аар танилцуулсан. Тэгэхээр Android XR яг юу вэ? Android XR яг Apple Vision OS-тэй бол төстэй. Гэхдээ нэг онцлог нь яг Android-ын бүх аппликейшнууд бол Android XR дээр ажилладаг. Vision Pro дээр бол мэдээж хөгжүүлэлтийн 3 дахь эдгээдийн хөгжүүлэлтийн асуудал бол байгаа. Аппликейшны library нь бага. Android XR дээр бол тийм асуудал гарахгүй гэсэн үг. За Android XR-ийн хувьд болохоор хэмэл оюунд суурилсан яг ийм виртуал бодит байдлын төхөөрөмжүүдийг яг хэмэл оюун системд хамгийн чадварлагаар оруулж ирлээ гэдгээ өөрөөсөө бас нэлээдгүй цохон тэмдэглэж ярьсан тийм. Тэгэхээр Android XR дээр Gemini байгаа. Тэгэхээр төхөөрөмжийг ажилуулахын тулд зүгээр Hey Gemini ч юм уу Gemini ч юм уу гэж дуудаад эсвэл нөө старттай адилхан нэг товчлол дээдлийнх нь хэсгийн товчлоор дээр нь дарангууд л Gemini идэвчин тэгээд яг хэмэл оюун ашигладагтай адилхан команд өгөөд хүссэн үйлдэлүүдээ хийж болно. Тэгээд демо бичлэгэн дээр хамгийн онцгой харуулсан зүйл нь болохоор Google Maps байсан тий. Google Maps-ыг ашиглаад та хүссэн газраа VR төхөөрөмжөө зүгээд очиж үзэж сонирхож болно. За мөн хаа нэг газар явж ивэл VR төхөөрөмжөөгөө зүгээд ер нь төөрөх боломжтой болсон тийм. Метагийн шилэн дээр ч гэсэн бид энийг онцгойлон ярьж байсан. Тэгэхээр үйлдэл системийн хувьд ийм байгаа. Тэгэхээр хамгийн сонирхолтой Circle to Search-ыг оруулж ирж байна тийм.
Энэ айгүй сонирхолтой санагц те. Энэ бол уусаа утасны Android дээр бол байдаг. Тэгээд энэ удаа бол Android XR дээр орж ирлээ. Зүгээр гараараа ингээд чимхэд ингээд дугуулахад яг тэр камераар харагдаж байгаа юмыг бол Google-с хайна гэсэн үг. Тийм. Circle to search буюу дугуулад хай гэдэг энэ функц бол өнгөрсөн жил Android-ийн утаснууд дээр орцсон. Одоо их баг Android утсан дээр байгаа хаа. Тийм бүгдээр Samsung дээр орж ирээд одоо баг бүгдэн дээр нь ороод ирчихсэн. Тэгээд энэ нь болохоор одоо жишээ нь таны урд ингээ ямар нэгэн мэддэхгүй зүйл байлаа. Та одоо жишээ нь энэ объектыг мэдхгүй байлаа гэж бодонгууд та зүгээр энийг ингэж дугуулаад гол шууд интернет дээрээс шууд Google илэрсэн хараад илэрсэн хараа хажууд нь гараад ирнэ тийм. Энэ айгүй сонирхолтой. Нөгөө талаасаа та төхөөрөмжөө зүгээд тэгээд төхөөрөмжүүд дээр ажиллаж байгаа Gemini YouTube-ыг ашиглаад YouTube-ийн санг ашиглаад ямарваа нэгэн зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарлаж чадна. Энэ бас айгүй сонирхолтой. Одоо жишээ нь демо бичлэгэн дээр бол харагдчихлээсэн л та. Нөгөө нэг юм картын тоглоомнууд юм уу хөлгөн тоглоомнуудыг тоглох зарчим өдр заримдаа нэх ойлгомжгүй ш зааврыг уншсан ч гэсэн те яг юм боддоор туршиж үз. Тэгвэл тиймэрхүү зааварчилгаанууд дээр угаасаа YouTube дээр байдаг сангийг ашиглаад тэгээд танд тухайн үйлдэл болгон дээр нь зааж өг. Энэ айгүй сонирхолтой. Өөр нэг юм байсан нь NBA спортыг оруулж ирж байгаа. Тэгээ хамгийн ихэнд Apple Vision Pro дээр ч гэсэн NBA-ийн гүйцэх боломж байгаа. За энэ удаад болохоор Gemini орж ирснээр Apple Vision Pro-гоос юугаараа ялгаатай байна вэ гэхээр та highlights бичлэгнүүдийг YouTube дээрээс үзэж гэнэ гэж бодъё юм бэ. Тэгэнгუთ л тэн дээр ингээд алдаа гарлаа ямар нэгэн асуудалтай ойлгомжгүй зүйл гарангууд тэрийг Gemini тайлбарлаж өгнө. Тэгэхээр спортын тайлбар дээр хиймэл орж ирж байгаа. Бас айгүй ийм сонирхолтой хэд хэдэн функцүүд байгаа. Vision Pro-то ажиллах зарчим болон за тэр мэдрэгч, камер, за мөн ашиглах байдлын хувьд л ерөнхийдөө адилхан тийм. Гэхдээ нэг ялгаа байгаа нь Vision Pro шиг дэлгэц байхгүй гадна дэлгэц тэгэхээр одоо Vision Pro төр чинь мемнүүд яваад байгаа шүү дээ нөгөө нүдний амар сонирм байгаа гэдэг. Тийм асуудал гарахгүй. Гэхдээ дизайны хувьд бол Vision Pro-тай бүр үнэхээр төстэй. Тийм дизайны хувьд ихэнх хүмүүс андуурсан байлээ. Тэгээд манай түшигч гэсэн бас андуурсан байлээ. Би энэ зургийг нь харчаад Apple Vision Pro байна гэж бодоод яваад байсан гэдэг. Тий, ер нь бол дизайны хувьд нэлээдгүй адилхан. Тэгээд бас хайлт харах юм бол нэг Bloomberg-ийн мэдэн дээр гарч ирсэн санагдаж байна. Apple Vision Pro дөнгөж гарч байхад цаны шилтэй нэлээд. Би бол тухайн үед за арайчтэй л гэж бодчихсон. Гэхдээ энэ удаагийн Samsung-ийн Galaxy XR-ыг харахад саны шилтэй бүр харьцангуй нэлээд өдөстөө. За бид хоёр тэгээд хөнгөн байдал болон 5 тухайн талаар заавал ярих хэрэгтэй байна. Энэ удаагийн Apple Vision Pro-гийн одоо харьцуулахад үний үед бараг 2 дахин юм том мөртлөө илүү хөнгөн илүү 5 тухтай. Ялангуяа өөрөөсөө хид хид удаа онцолж хэлсэн арга хэмжээнд дээр яагаад вэ гэхээр зах зээл дээр Apple Vision Pro-г удаан хугацаанд ашиглахад төвөгтэй байна гэдэг зүйлсүүд нэлээдгүй. Угаасаа нэг бараг 30-аас дээш минут ингээд зүгээд үзэхээр яалтч удаа. Уусаа яг хамаг жин яг н уртаа яг н хамран дээр ачаалтдаг болохоор үнэхээр тухгүй байдаг юм байлээ. 750-аас 800 грамын жинтэй. Харин Galaxy XR-ийн хувьд бол 200-аас 250 грамын хөнгөн. Тэгэхээр үргэлжлүүлээд энэ зах зээлд ер нь ямар өрсөлдөөн болоод байна гэдэг талаар ярилцъя тийм. Энэ зах зээлд ер нь яг юу болоод байна? Хин хамгийн том өрсөлдөгч нь байна? Метал юм уу да яг энэ VR төхөөрөмжөөс илүүтэйгээр ингэж зүүж болдог девайсууд нь шүү дээ. Тэрэн дээр бол мета яалтчгүй тэргүүлж байгаа гэж миний хувьд бол бодож байгаа. Таны хувьд юу гэж бодож байна? Тийм. Мета бол энэ зах зээлийн 70-80%-ийг одоогийн байдлаар хатгаж байгаа. Хамгийн сүүлийн тоон статистикаас харахад бол Мета сүүлийн 2 жилийн хугацаанд за VR төхөөрөмж биш Smart Glass ухаалаг шилдэг 2 саяыг зарсан байна. Яг одоогийн хамгийн том аргумент болох ухаалаг шил болон VR төхөөрөмж бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утсыг оруулах уу гэвэл iPhone өнгөрсөн жил 200 сая ширхэг зарагдсан. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулж үзэх хэрэгтэй. Зүгээр тоон дээрээс харахад энэ хэмжээнд хүрэх хэрэгтэй. Орлох мэдээж орлох маш ол хэцүү. Нөгөө талаасаа юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр 2007 онд iPhone гарсан. Одоо 2025 он болж байна. 18 жилийн дараачаар ухаалаг гар утас үйлдвэрлэгчид бүгдээрээ дараагийн төвчний ухаалаг төхөөрөмжийн зах зээл рүүгээ анхаарал хандуулж байна. 2020-19 оны үед хүчтэй яригдж байсан Metaverse
химэл оюуны давалгааны ChatGPT гарсны дараачаар огт яригдахаа сонирхолтой сэдв байха болцсон. Гэхдээ VR төхөөрөмжийн гол үндсэн концепц нь бол ихэндээ metaverse шүү дээ. Тэр metaverse дээр хамгийн том бооцоод явсан мета компаниуд өөрсдөө энийг нэг төдийлөн дурдхаа болчихсон тийм. Харин дараагийн зүйл нь болохоор mixed reality буюу VR болон бодит байдлыг хоёуланд нь хослуулад тийм байдлаар оруулж ирж байгаа. Бид хоёрын Galaxy XR-ыг VR төхөөрөмж гэж ярьж байгаа боловч энэ бол MR device буюу mixed reality бодит байдал болон виртуал байдлыг хоёуланд нь хооронд нь хослуулна буюу за та энэ яг одоо бодит энэ харагдаж байгаа орчин дээр виртуал зүйлсүүдийг ингээ ашиглаж хэрэглэж болно гэсэн. За зах зээлийн хувьд ийм байна. Тэгээд энэ дээрээс хувийн аюулгүй байдлын зүгээс нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэр нь юу вэ гэхээр Gemini Cloud дээр ашиглагддаг. Apple-ийн химэл оюуны салбарт бас айгүй чухал оруулж ирсэн зүйл нь болохоор private байлгана буюу тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн device дээр нь ажилуулаад cloud дээр ажилуулах шаардлага гарсан ч гэсэн тэрийг хэн нэгэнтэй хуваалцахгүй Apple өөрсдөө ч гэсэн харах мэдих хэрэг байхгүй гэдгийг тусгаалan онцолж ирж байна. Энэ нөхцөл Gemini-ыг ялангуяа ийм төрлийн девайсн дээр ороод ирэхээр өдөр тутамдаа ашиглахаар бүх мэдээлэл нь аюултай байх уу, аюулгүй байх уу гэдэг асуудал нэгдүгээрт гарч ирж байна. Тийм ээ. Нэгөө сонирхолтой. Бас нэлээдгүй харах ёстой өнцөг байх. Нөгөө талаасаа Meta компани яагаад амжилттай яваад байна гэхээр та 10 гаруй жилийн өмнө гарч ирсэн Google Glass-ыг төсөөлөд үзээрэй. Google Glass яагаад бүтлгүүцсэн бэ гэхээр дизайн, ашиглах байдлын хувьд тэрхийн нөгөө хөгжүүл тал руугаа болчихсон төхөөрөмж байсан. Meta болохоор Ray-Ban-тэй хамтраад илүү загварлаг төхөөрөмжийг гаргаж ирж чадсанаа бол айгүй хот бүтээгдэхүүн болчихсон. Энэ хамтарлыг ч гэсэн Google-аас үргэлжлүүлж байгаа. Google бас за Gently Monster болон за Verbi Parker хоёртой хамтраад шил хийж эхэлж байгаа. Тэгэхээр одоо VR би одоо яг энийг энэ дээрээс ойлгож эхэлсэн зэрэг. Энэ дээрээс юуг ойлгож эхэлсэн бэ гэхээр Samsung компани яагаад ийм даруухан арга хэмжээ шин зах зээл рүү орж байгаа төхөөрөмж дээрийг хийх болсон бэ гэвэл нэгдүгээр VR төхөөрөмжийн зах зээл гэдэг маань өөрөө тийм hot trend зах зээл байх болчихсон. Гэхдээ энэ ирээдүйн мөн үү гэвэл мөн. Юу руу явах ёстой вэ гэвэл хөнгөн ухаалаг шил рүү. Хөнгөн ухаалаг шилний технологиг хийхэд бол тийм ээ. VR заавал. Apple компани өнгөрсөн дараа жил хөнгөн за магадгүй Vision Pro Vision Air гэдэг нэртэй илүү хөнгөн Vision Pro-гийн загварыг танилцуулна гэж ярьж исэн бол одоогийн сүүлийн мэдээлэлээр энэ стратеги өөрчлөгдөөд ухаалаг шил Apple-ийн дараа жил гарах хүлээлт байгаа. Тэгэхээр энэ трендийг Meta өөрчилж байна. Meta-гийн ухаалаг шил гарч ирснээс хойш ер нь бол ухаалаг шил рүү явсан нь дээр юм байна гэдэг ийм зүйлсүүд гарч ирж байна. Тэгээд ер нь зах зээлийн хувьд иймэрхүү зүйлсүүд байлаа. Үргэлжлүүлээд Land Cruiser FJ-ийн талаар ярилцгаа тий. Land Cruiser FJ буюу Baby Land Cruiser танилцуулагдсан. Land Cruiser-ийн жижиг хувилбар. Гэхдээ өмнөх нөө Toyota FJ Cruiser гэдэг нэрнээс ялгаатай, нэртэй машинаас ялгаатай. Энэ жижигхэн загвар. Тэгээд 26 оны сүүлээр бол яг зах зээлд нэвтрэх юм байл. Тэгээд Toyota яагаад энэ загварыг одоо танилцуулж байгаа гэхээр удахгүй Tokyo Mobility Show буюу Токиогийн автомашины үзэсгэлэн эхлэж байгаа. Тэрийг өөртөл болгож FJ Land Cruiser FJ-ийг танилцуулж байгаа. Тэгээд үзүүлэлтүүдийн хувьд бол бүр тодорхой үзүүлэлтүүдийг нь бол танилцуулаагүй. Гэхдээ нэг моторын хувилбар нь 2.7 литрийн 160 эдэн морины хүчтэй тийм мотортой ихний хувилбар нь танилцуулагдсан юм байна лээ. Тийм нэг ийм машин байна. Тэгээд Tokyo Mobility Show дээр энэ жил маш олон шинэ яг Японы авто үйлдвэрлэгчдийн шинэ загварууд танилцуулагдана. Эхнийх нь бол Mazda-гийн шинэ концепт загвар танилцуулагдсан байлаа. Энэ дээр нэг одоо юу гэх юм Дуйлан гэх юм нэг юм гарч ирсэн. AI-тай холбоотой. За.
Маста нэг тизер зураг цацсан юм байна л да. Тэгсэн чинь тэр нь яг Мастыг аль биесны зураг биш болж таарсан. Яг AI-аар бүтээсэн зураг болж таарад тэрэнд нь маш том медианууд итгээд тэгээд бүгднийг мэдээнд оруулсан юм байна лээ. Өөрсдийнхөө аль биесны хуудсан дээр Яг аль биесны хуудсан дээр нэг зураг танилцуулсан мэлээ. Гэхдээ яагаад ч юм өөр AI-аар generate хийсэн нэг зураг зурганд хүмүүс итгээд тэгээд тэдний өөр зурганд итгээд итгэж байгаа юм уу тий? Явчихсан юм байна лээ. Энэ айгуу сонирхолтой кейс юм шүү тий. Тэгэхээр яг энэ хиймэл оюун зураг generate хийхдээ бол үнэхээр сайн болж байгаа нь бол эндээс анзаарчихсан. OpenAI компани дахиад нэг хөтөж танилцуулсан. Дахиад нэг том зүйл хийчлээ тий. Бүгднгийнх нь анхаарал ер нь 7 хоног болгон л орж ирээд байна. Тэгээд ялцч үний компани талаар ярихаас өөр алга Atlas гэдэг нэртэй веб браузер. Тий. Маш чимээгүй байж байгаа танилцуулсан. Ер нь бол хийх нь тодорхой шүү тий. Тийм тодорхой шүү. Тэгээд ямар ч юунд олон нийтэд бол нээлттэй болгосон үн төлбөргүй. Гэхдээ ChatGPT болон ChatGPT-гийн эрэхтэй бол шууд эрхээ холбоод бүх юунууд боломжуудыг нь ашиглаж болох юм байл. Тэгээ Windows хэрэглэгчдэд нэг таагүй мэдээ байгаа. Яг одоогийн байдлаар харамсалтай зөвхөн macOS дээр ажилладаг тий. Зөвхөн macOS дээр байгаа. Жоо харамсалтай. Sora ч гэсэн iPhone дээр л ажиллаж байгаа. Android дээр хийцээ орж ирэх юм бэ. Хэрэглэж үзэхээр ямар хөө? Би өмнөх подкаст дээр юу ярьсан? Comment ярьсан. Perplex гэдэг. Яг энэ Atlas Comet-ос юугаар ялгаатай вэ гэхээр маш энгийн юм бэл. Одоо шууд ороод харангууд шууд дизайнаас нь бол шууд харагдана. Үнэхээр энгийн. Comet руу орох юм бол яг өөрөө тохируулж болох гэсэн энэ дэр амар олон видеотууд, маш олон интеракт хийж болох юмнууд байгаа. Atlas руу орох юм бол шууд оронгууд зүгээр юуны ChatGPT-ийн home screen шиг харагдана гэсэн үг. Тэгээ шууд тэн дээрээ өөрөө хаах юмыг оруулж болно, хийх юм бас бичээд оруулж болно. Ер нь бол маш энгийн юм бэл. За Atlas-ыг татаж аваад юун дээр ашиглах боломжтой вэ гэвэл за нэгэд харвал яг л энгийн браузертай яг адилхан харагдана. Дээд баруун дээд хэсэгт нь яг юм асуух чатботоос нь асуух хэсэг байгаа тий. Тэгэхээр та нар баруун дээд хэсэг дээр нь дарангууд л за тухайн вебсайтн дээр байгаа мэдээллүүдийг summarize хийх буюу тэндээс нь дотроос нь асуулт асуух. Эсвэл тэр агуулгуудыг нь товчлуулах. За мөн түрүүн Perplexity-ийн comment дээр хүртэл ярьжсэн видео бичлэгнүүдийг summarize хийгээд одоо жишээ нь бит хоёрын 30 минут орчмын урттай бичлэг байвал та тэрний агуулгуудыг за энэ хоёр яг юу ярьсан байна гэдгийг хэдхэн секундын дотор уншаад мэдэх боломжтой. За үүнээс гадна за ChatGPT-ийн agent буюу агентийн систем тий веб браузер дээрээ зүгээр default байдлаар буюу зүгээр үргэлжил байдаг юм функц юм шиг байдлаар бол ашиглах боломжтой болж байгаа. Тэгэхээр энийг юунд ашиглах боломжтой вэ гэхээр за та ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаа авах интернет дээрээс ямар нэг юм захиалах гэдэг ч юм уу те. Эдрийг илүү хялбар байдлаар хийх боломжтой болж байгаа. За үүнээс гадна надад яг нөгөө нэг үзүүлжсэн демо дээрээс хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг Google Drive-та хосолж ажиллаад doc дээр одоо жишээ нь одоо надад ямар нэгэн зүйлийн талаарх танд ингээд судалгаа хийлээ гэж бодвол за тэр судалгааг шууд doc руу файлыг нь оруулаад ирчихсэн. Тэгэхээр энэ дээр юу санагдаж байгаа вэ гэхээр өмнө нь бидний маш олон зүйл дээр хийдэг байсан Ctrl+C Ctrl+V гэдэг нэг алдартай товчлоор байгаа шүү дээ. Энэ алдартай товчны хэрэглээ бараг түүхэндээ анх удаа боорч магадгүй юм байна гэдэг нэг сонирхолтой үнцэг санагдсан. Тийм ээ. Тий. Одоо бид нэг веб браузер дээрээс одоо юм орчуулах ч байсан тий. Эсвэл нэг ChatGPT-гээр хөрвүүлэх байсан ч гэсэн Ctrl+C Ctrl+V-г бол байнга л ашиглаж байгаа. Код бичдэг байсан ч юм хоолдог байсан, дизайн хийдэг байсан ч тий. Тэгвэл энэ дэр болонгол шууд тэр файлыг нь өөрийг нь дуудаад таны хүссэн хэлбэр рүү хөрвүүлчих. Doc руу байна уу, Excel руу байна уу тий. Тэгэхээр нэг сонирхолтой байгааз. Тийм ээ. Үнэхээр их цагийг хэмнэх боломжтой л байна л да. Тийм тэгээд Atlas Comet-ос нэг зүйлээр ялгаад энэ монгол хэлийг
ер нь бол сайн ойлгох юм л. Comet дээр Монгол веб руу ороод юм хэлэхээр маш их алдаа гарч исэн. Atlas дээр бол ерөөс тэгээгүй. Өчтөр би зүгээр турш үзгээд Store цэгийн рүү ороод тэгээд лаптоп гэж хаагаад хамгийн боломжийн үзүүлэлтээр нэ хамгийн хэмт лаптопыг миний карт руу игээд тэгээд худалдаа авалт хийгээрэй гэд яасан чинь гээд команд өгсөн чинь ямар ч төвөггүй ойлгочихлоо. Atlas л. Тийм Perplexity-г угаасаа монгол хэл дээр ашиглахаар нэг сайн ойлгодог шүү дээ. Одоо хүртэл нэг тийм байдаг. Тэгэхээр GPT-5 угаасаа сайн байгаа л тий монгол хэл дээр. За энэхүү OpenAI компани албан ёсоор веб браузерлын зах зээл рүү орж ирж байгаа. За өмнө Search GPT-гээр хайлт дээр орж ирсэн. За яг энэ мэдээний дараачаар Google-ийн толгой компани болох Alphabet-ийн хувьцааны ханш нэг өдөрт 4 орчим хувиар хаагдсан. Унж хаагдсан байлээ. Тэгэхээр энэ нь зах зээлийн үнэлгээнээс нь нэг өдөрт 100 тэрбум доллар унсан гэсэн. Гэхдээ дараагийн өдөр нь буцаад өссөн. Унсан нэг шалтгаан байгаа, өссөн нэг шалтгаан байна. Яагаад вэ гэхээр нүүрэн дээрээсээ OpenAI компани ингэж өрсөлдөж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ нь цаана нь Google-ийн өөрсдийнх нь платформ болох Chromium-ыг ашиглаж байгаа тийм. Тэгэхээр үндсэн суурь одоолтол хийгээгүй байна гэсэн үг. Тэгэхээр яг химэл оюунд суурилсан химэл оюуны загвар хөгжүүлж байгаа компаниуд өөрсдөө веб браузераа хийгээд өөрсдөө платформ бүтээгээд тэгээ өөрсдийнхөө платформ дээр өөрсдийнхөө загваруудыг ажилуулах сонирхол байна. Нэг талаас. Энэ нь юу вэ гэхээр за өөрсдийнх нь браузер дээр мэдээж нөгөө сурталчилгаа орж ирэх, тэндээсээ орлого олж ирэх. Одоогийн хамгийн их тулгамдж байгаа асуудал юу вэ гэхээр хэдхэн сарын өмнө Instacart-ийн гүйцэтгэх захирлыг OpenAI компани өөрсдийнхөө компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтнийхаа захирлаар авсан байхгүй. Тэгэхээр одоо OpenAI тулгарч байгаа нэг том асуудал юу вэ гэхээр энэ олон бүтээгдэхүүнүүдийг яаж monetize хийх вэ? Бусдын платформ дээр ажиллаж байна. Бусдын веб браузер дээр ажиллаж байна. Бусдын платформ дээр аппликейшн ажиллаж байна. Энэ нөгөө нэг мета дээр түрүү ярьжсэн асуудал байгааз эмзэг болох магадлалтай. Өөрсдийнхөө экосистемийг бүрдүүлэх магадлалтай. Тэгэхээр хэмэл оюуны компаниуд эхнээсээ энийг бас анзаараад өөрсдийнхөө платформыг нэг талаас үүсгэж байна гэж болно. Нөгөө талаасаа энэ зах зээл дээр Google бол мэдээж доминант. 90 орчим хувийг эзэлдэг. Хайлтын системийн 90 гаруй хувийг эзэлдэг. Браузерын 90 гаруй хувийг эзэлдэг. Браузер дээр ганц баг хамгийн олон хэрэглэгчтэй өрсөлдөж чинь Microsoft-ийн Edge болон Mozilla хоёр тийм. Тэгэхээр Microsoft-ийн Edge-ийн хувьд яг энэ химэл оюун суурилсан браузерын баг их хэлийг тавьсан гэж болж байна. Тийм. Хамгийн анх оруулж ирсэн. Тийм. Copilot буюу Microsoft-ийн химэл оюунд туслахын ард ChatGPT байгаа. Гэхдээ өөрсдийнхөө платформуд дээр хамгийн анх интеграц хийж оруулж ирсэн. Тэгээ шууд өөрсдийнхөө имэйл рүү оруулж ирэх, имэйлээ шууд автоматар зас араас нь Google орж ирсэн шүү. За OpenAI компанийн хувьд яг өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдэд нэмсээр байгаа. Гэхдээ гол асуудал нь дэд бүтцийн асуудал байна. Тэгэхээр дэд бүтцээ хөргөжүүлэхийн тулд Nvidia-тай хамтарсан Nvidia OpenAI-д 100 тэрбум долларын дэд бүтцээ барьж өгнө. За AMD-тэй хамтарсан энэ 100-аас 200 тэрбум долларын үнэлгээтэй гэж яригдчихэж байгаа. За ахаад Broadcom-тай хамтан ажиллагаа зарласан. За Oracle байна. За Microsoft-ийн Azure байна. Google-тэй бас cloud үйлчилгээ авч байгаа. Бүгднийг бацж байна. Ганц байхгүйгээр нь AWS буюу AWS. Тэгэхээр AWS төр болсон үйл явдлын талаар ярина. Гэхдээ энэ ChatGPT-тэй холбогдохгүй. Ингэж бацж байна. Тэгэхээр эдгээр нөгөө талаасаа юунд бэлдэж байгаа вэ гэхээр супер хэмэл оюун. Супер интеллиженсийн дэд бүтцийн ажил яг одоо хийгдэж байгаа. Энэ томоохон гарчигнуудын ард юу нөөгдөж байгаа вэ гэхээр 5-аас 6 жилийн дараа магадгүй ер нь бол ихэнх хүмүүс 2029 он AGI гарч ирж магадгүй гэж ярьж байна. AGI-г ажилуулах дэд бүтц юм. Тэгэхээр AGI өөрөө веб браузертай байх нь, AGI өөрөө чатботтой байх нь, хайлтын системтэй байх нь. Тэгээ мэдээж энийг monetize хийж мөнгө олдог байх хэвээр. Ганцхан subscription мөнгө олоход сангалттай биш. Тэгэхээр энэ том зүйлийн дэд бүтц рүү одооноос бэлдэж эхэлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Galaxy XR дээр нэг чухал зүйлийн талаар ярихаа мартсан байна. Хэрвээ Galaxy XR-ыг одоо худалдаж авал хэд хэдэн бэлэгтэй. Амар том бэлэгтэй гэсэн шүү дээ, тийм.
YouTube Premium байгаа. Google AI Pro Тий. За MBA-ийн энэ ялангуяа манай монголчуудын хувьд бол нэлээд сонирхолтой мэдээлэлж магадгүй MBA-ийн League Pass буюу 2025-аас 2026 оны улирлын бүх тоглолтыг үнэгүй үзэх хэрэг тагална. Энэ бол нэг бараг $200-300 байдаг. Өөртөө $1000 гэсэн байл шүү дээ. Яг бүгдээрээ нийлүүл. Бүгдээрээ нийлүүлөө. Тий. За энэхээр ирэхүүд бүтэн жилийн ирэхээр дагалдана. Тэгэхээр нэг асуулт байна. Яг эднэр Galaxy XR-ыг худалдан авах шийдвэрт гаргаж нөлөөлөх зүйл болж чадах уу? Чамд жишээ нөлөөлөх үү? Яа би AI эрхийнхэн төлөөлөх юм байна. Яг авах л. Гэтэ бас сайн мэдгүй. Зөвхөн юм subscription-ы төлөө бас headset авах нь бас хайшаач. Гэтэ одоо анзаараад хахад ер нь Vision Pro ч юм уу, сүүлийн Galaxy XR ч юм уу. Зүгээр медиа хүлээн авах device төл болчиход байгаа юм шүү. Yes. Одоо нэг чухал зүйлийн талаар ярилцъя. Одоо хүртэл VR төхөөрөмжүүд дээр killer element буюу яг зөвхөн тухайн төхөөрөмжийг худалдан авахд ашиглаж болох хамгийн өр өгөөжтэй team element нь одоо хүртэл байхгүй. Яг гоё тоглоом тоглож болно. Гоё виртуал байдал дээр очиж тэнд байгаа 3D ертөнцийг мэдэрч болно. Гоё киногаа том дэлгэц дээр үзэж болно. Гэхдээ энэ бүгдийг бид нар компьютер дээр хийж чадна, утсан дээр хийж чадна. Зөвхөн VR дээр юу хийж чадах вэ? Одоо хүртэл байхгүй шүү. Энэний араас технологийн компаниуд явж байгаа. Магадгүй яг iPhone шиг том тесрэлт хийж чадах дараагийн зүүдэг төхөөрөмж бол энийг олсон компани төхөөрөмж байгаа. Тэр нь Meta байна уу, Google байна уу, Apple байна уу те. Ийм байгаа бах. За Apple Vision Pro-гийн хувьд шинжлэгдсэн байгаа. Apple Vision Pro-гийн хувьд M2-оос M5 руу шилжсэн байна. Гэхдээ өөр ямар нэг өөрчлөлт байхгүй. Тэ. Нэг шинэ юу танилцуулсан байсан шүү дээ. Band. Тийм band танилцуулсан. Шинэ band өөр юм байхгүй. Өөр ямар нэгэн функц юу ч байхгүй. Тэгээ хүмүүс айгүйх гайхаж илээ. Гэтэ M2 чипээс M5 руу өсөрж гинэ гэдэг чинь өөрөө яг уу процессорын хувьд бол том өсрэлт. Тийм. Гэхдээ ямар нэгэн шинэ юм байхгүй. Ийм байла. M5 нэрээр танилцуулагдсан. Тэгэхээр M5 одоогийн байдлаар MacBook Pro-гийн шинэ загвар, за мөн iPad Pro дөрвөлсөнчлэн Apple Vision Pro 3 дээр орж ирсэн. Тэгэхээр M5-ийн хувьд бол M4-өөс 30%-аар илүү хурдан, за M1-тэй харьцуулбал 2.5 дахин илүү хурдан. Өөр ямар нэгэн бас тодорхой үзүүлэлт байхгүй. За хэмэл оюуны хувьд бол бараг 6 дахин илүү хурдан болсон гэсэн. M1-тэйгээ харьцуулахад. За энэ мэтчлэн тэгээд ямар нэгэн ивент арга хэмжээ бол хийсэнгүү. Тэгээд тэр нь ч гэсэн бас өөрсдийнх нь ямар нэгэн том нээлт байхгүй гэдгээс нь бол харагдчихж байгаа. Тэгээд Google-тэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Тэгэхээр энийг бас товчхон дурдаад явах зүйтэй болов. Google компани quantum computer-ийн хэрэглээг ирэх өдрүүдийг дахин нэг ойртууллаа. За энэ бол Google компанийн хувьд квант салбарт гаргаж байгаа дараагийн том breakthrough буюу шинжлэх ухааны том нээлт байл. За энэ яг юу болоод өнгөрсөн бэ гэхээр өнгөрсөн жил Google компани Freelove гэдэг нэртэй өөрсдийнхөө анхны квант чипээ танилцуулсан. Энэ чипийн хамтаар ганц онцгой байсан зүйл нь юу байсан бэ гэхээр яг одоо дижитал буюу сонгодог компьютеруудын хувьд хэдэн их найд үйлдэлд нэг алдаа гаргадаг. Квант компьютер яагаад хэрэглэн шилжиж чадахгүй байна вэ гэхээр хэдэн 100хан үйлдэлийн дотор нэг алдаа гаргадаг. Маш их алдаа гаргадаг. Тэр алдааны алгоритмыг шийдэж чадсан байхгүй юу? Шийдэж чадсанаа зарласан. Өнгөрсөн жил. Тэгэхээр энийг амьдрал дээр туршиж чадсан байна. Анх удаа одоо тэр алдааны алгоритм одоо нэг юм алдартай алдааны алгоритм байд юм л. Тэр алдааны алгоритмыг анх удаа амьдрал дээр практик дээр туршиж чадаад яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг компьютероос 13,000 дахин хурдан тооцоолол. Вау. Амар уу? Амар. Энэ бол квант технологиг амьдрал руу нэвтрүүлэх хамгийн чухал алхмууд юм. За нөгөө талаасаа энэ жил Нобелийн физикийн шагналыг хүртсэн 3 эрхмийн 2 нь Google-ийн квант лабораторийн үүсгэн байгуулагчд байсан. Бас айгүй гоё хүний нөөцтэй тий. Өнгөрсөн жил
физик болон химийн шагнал, Нобелийн шагнал гэсэн. 5 эрхмийн 3 нь Google-тэй холбоотой гэсэн хүмүүс байсан. Нэг нь бүр Google-ийн Demis Hassab байсан. DeepMind-ийн үүсгэж захирал. Тэгэхээр маш өндөр хүний нөөц потенциалтай лаборатори суур шинжилгээ ухааныг бас цаашаа хөгжүүлж байгаа гэдг нь харагдаж байна. Тэгэхээр нэг талаасаа би бас өмнөх дугаарууд дээр хэлж ирсэн OpenAI компани чатбот, интернетийн хэрэглээ, хайлтын систем, веб браузер гэдэг нэг юм технологид чиглэсэн үйлдэлүүд дээр хэмэл оюуныг ишлүү ашиглахаар дээр төвлөрж байгаа бол Google хүн төрөлхтний өмнө тулгарж байгаа том асуудлууд, вакцин, эрүүл мэнд, ур амьсгалын өөрчлөлт, квант технологи. Яг энэ суурьуд дээр төвлөрж байгаа учраас эдгээр дээр том ахиц гарвал яг жинхнээсээ нөгөө game changer болох магадлал айгүй өндөртэй. Instagram-ын дизайн шинжлэгдсэн мэт таарсан уу? Instagram-ын дизайн тийм, Instagram-ын дизайн шинжлэгдсэн. Тэгээ Instagram Maps-тэй болсон. бүгд мэдж байгаа. Бүгд харсан бах те. Instagram Maps-тэй болсон. Zenly-тэй ерөнхийдөө адилхан. Гаргалсан юм л. Хаана юу байгаа вэ гэдгийг. Бас YouTube-ийн плеерийн дизайн хуваалцаарай. Тийм үнэн шүү. YouTube-ийн плеерийн дизайнаас өөрчлөгдсөн байл. Өчтөрлөө. Магадгүй та хэдийн хуваалцж байгаа локейшны чинь ашиглаад тэр локейшн дээр чинь тааруулаад хүртэл юм үзүүлээд байж магадгүй шүү. Нэр MKB-чтэйгээ Адам Мосеритэй хийсэн Instagram захиралтайсэн юу вэ? Подкастын хальт үзсэхгүй. Тэгсэн чинь юу гэсэн бэ гэсэн чи яг энэ асуултыг асуусан. Яг Instagram, Facebook биднэрээ сонсдгоо гэж асуусахгүй гэсэн чи үгүй ээ. Нэг бол proximity гарчин яг location чинь тааруулж өгч байгаа. Эсвэл яг хажуудаага үнэ чинь хайрлтын илэрцээр чамдэр гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр location-ыг битгий шеэрлээ. За, AWS төгсгөлд нь AWS яг юу болоод өнгөрөв нэг хэсэг хугацаанд маш олон хүмүүсийн өчнөө сая хэрэглэгчтэй аппликейшнууд гацслаа тий. Ягаад унчив? Яг шалтгаан тодорхойг байгаа юм билээ. Тэгээ баг бүтэн өдөр унтсан гэлөө. Тэгээ Duolingo ажиллаагүй ChatGPT биш Slack, Medium, Duolingo тэгээд Amazon-ы бас өөрсдийнх нь сервисүүд нь л ажиллаагүй маш удсан. Ийм үйлдэл болсон байна. Үйл явдал болсон. Snapchat бас ашиглаагүй. Тэгээд ер нь бол ингээд харахаар Монголд нэг хүмүүс мэдээгүй мэдээний гарчигнаас л мэдсэн баг. Тэг Монголд нэг мэдрэгдэг. Монголд ашигладаг нэг аппликейшнуд ихэнх нь байхгүй гоё. Яг Slack байна. За яг гэхдээ хүүхдүүд бол ихэвчлэн Roblox ашигладаг. Slack гэхдээ ашигладаг компаниудаас харьцангуй цөөхөн баг. Манайх бол Slack дотор ашигладаг. Тэгээ Facebook бас энэ дэр байна. Гэхдээ Facebook-ийн Монголд байгаа юу нь бол бас өөрхөн унааг бол байсан тий. Ямар ч гэсэн Facebook дээр ямар нэг юм байгаагүй. Тэгээд Coinbase, Snapchat гэх мэтчлэн. Тэгэхээр энэ дээр төгсгөлт нь миний зүгээр хэлхийг хүсэж байгаа зүйлсүүд юу байгаа вэ гэхээр cloud технологийн зах зээлийн 30%-ыг бол AWS буюу Amazon-ы веб сервис эзэлдэг. За үүний дараачаар Microsoft-ийн Azure, Google Cloud, за Oracle гэх мэтчлэн компаниуд байгаа. За эдгээрээс гадна энэ зах зээл дээр жижиг стартапын одоо Hugging Face ч юм уу тий ийм стартапуудын бүтээгдэхүүнүүд илүү хямд байдлаар өөрсдийнхөө серверийг байршуулах боломжууд болж байгаа. Тэгэхээр энэ дээр хөгжүүлэгчдээс илүү сайн мэдээлэлтэй байна. За ингээд дуусгая. Баярлалаа.